Монгол Улсын ерөнхий шалтмаагийн Баттулга 2017-оос 21 онд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны хөтөлбөртөө Монгол хүний эрүүл мэнд, бие бэлтрийн хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтлал нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чирэг бие бэлтэртэй болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана гэж заасан байгаа. Энэ хүрээнд 2017 онд шүдний эмч мэргэжлүүдийн уулзсан зөвлөгөөн болон тус бүр 4 удаагийн цовруг хилцүүлэг хийсний үндсэн дээр 9 дугаар сард хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган, 10 дугаар сард агаарын бохирдлын эсрэг үндэсний чуулганы зохион байгуулж агаарын бохирдлоо онц байдал зарлан тэмцэх санаачлалгаагаа ажилласан. Мөн ард иргэдийнхаа санал бодлыг сонсох, бодлого үйл ажиллагаанд туслахж ажиллах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй уулзахад эрүүл мэндтэй холбоотой иргэдийн санал хүсэлт олныг сонсож хүлээж авсан болно. Иргэдийн анхааран сонсож эрүүл мэндийн салбар тулгамжгүй асуудлыг шийдвэрлэх Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс ерөнхийлөгчийн тамгын газар өнөө жил эрүүл мэндтэй холбоотой олон ажил төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин, иргэний эрүүл мэндийн тухай сэдвт хэлэлцүүлэг болж байна. Өнөөдөр Монгол улс зарим өвчлөл, нас оролтоор дэлхийд тэргүүлж байгаа нь сэтгэл төвшөөж, санааг зовоож байгаа. Төрийн төвшөнд бодлого алдагдсан нэг жижиг асуудал нь ард иргэдийн амьдралд олон зуун том асуудал болж очдог. Ялангуяа төрөөс иргэдийн эрүүл мэнд амь настай холбоотой асуудлыг онцгой анхаарч цаг алдалгүй шуурхай засаж залруулж байх ёстой. Хэлэлцүүлгээр салбарын шинжилгээний хууль эрх зүйн орчны гаргалгаа тулгымдсан олон асуудлын шийдлийг тодорхойлж санал бодлоо зэгцлэн нэгдсэн нэг ойлголтод хүрснээр цаашид асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна. Та бүхний хуралд амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр манай Монголын эрүүл мэндийн салбар ямар төвшөнд явж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Дэлхийн 200-аад оронд эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө бид 145-т явж байгаа. Тэгэхээр бидэнд цаашдаа хөгжих, сайжруулах асар их зүйл байна гэсэн. Түүнээс гадна одоо бид бүхний одоо Монгол улсын хувьд бол эрүүл мэндийн салбарын бас нэг үзүүлэлт бол ард иргэдийн дундаж наслалт байж байгаа. Дундаж наслалт өнөөдөр Монгол улсын хувьд 69 дээр байж байгаа. Гэтэл хөрш зэрэгэлдээ орнууд маань бол 85, 6, 7 гэж Япон улс гэхэд 85-аас 87 насны дундаж наслалтаа явж байгаа. Тэгэхээр энэ урт насалж байгаа бас нэг хүчин зүйл нь юу гэхээр эрүүл мэндийн салбарын одоо тогтолцоо үйл ажиллагаанаас их юм шалтгаалдаг. Тийм учраас бид нар энэ эрүүл мэндийн салбарыг сайжруул шинжилэхэд шинээр ямар хууль эрх зүйн орчин шаардлагатай байна. Тэрийг ямар төвшөнд яаж өөрчлөх үү? Тэгээд ямар хуулийн уялдаа холбоо яаж сайжруулах уу гэдэг эдгээр их олон чиглэлээр бол өнөөдөр хэлэлцүүлэг эрдэмчлэгийн баг хурал явуулж байна. Энэхүү хурлыг бол манай Монголын үндэсний их сургуулийн одоо хуулийн хууль зүйн хэлтсийнхэн бол нэлээдгүй олон ихтгэлүүд бас мөн судалгааны ажлуудаар бол энэхүү хуралд оролцож байна. Үүн дотор бол эрүүл мэндийн яам, төрийн байгууллага, тэгээд хүнс хөдөө аж ахуйн яам, мэргэжлийн хяналтын газар гэх мөн нийгмийн хамгааллын яам гэх мэтчлэн олон төрийн байгууллагууд оролцож өөрсдийн зүгээс эрүүл мэндийн чиглэлээр баримталж байгаа төрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа бол илтгэл тавьж үйл ажиллагаагаа бас тайлбарлах юм аа. Мөн түүнээс гадна иргэдийн оролцоо энэ дотор байгаа. Иргэдийн оролцоо бол ялангуяа иргэд тусламж үйлчлэгээ авч чадж гин үгүй юу, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хүртэж чадж гин үгүй юу гэдгийг бол иргэд бас өөрсдийн зүгээс хэлцэх бах. Мөн төрийн бус байгууллагууд ихээхэн оролцож байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс манай зөвлөхөд оролцож байна. Иймэрхүү бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм хурал болж байна. Хурлын эцэст бол дүгнэлтүүд гарах бах. Энэ дээр бол одоо жишээлбэл ямар эрх зүйн бичиг баримт цаашдын шинжиллийн ямар алхмуудыг хийх шаардлагатай байна вэ гэдэг асуудлыг тавина. Хуралд маань одоо салбарын сайд, саран гэрэл сайд бас хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр яг энэ салбар хариуцж байгаа сайдын хувьд бид бүхний гарч байгаа хэлэлцүүлгээс гарч байгаа дүгнэлт одоо саналуудыг бол хүлээж авна гэдэгт бид бүхэн бүрэн итгэлтэй байна.